Цаанаа ханаа идуулан байна. За саяхан Трамп Иран руу бөмбөгдөгч онгоцнуудаа явуулсан байгаа. Хамгийн урдталт нь явж исэн нь болохоор B2 гээд ийм радарт харагддаг онгоц байгаа. 1981 онд энэ онгоц нь болохоор Америкийн засгийн газраас нууцаар үйлдвэрлэж эхэлсэн онгоц байгаа. За анх 133 онгоцыг одоо 22 тэрбум доллар үйлдвэрлэх ёстой байсан боловч 2000 онд арай гэж нэг юм 70 тэрбум доллараар нийт 21-ийг үйлдвэрлэсэн боловч нэг онгоц нь Гуам тосолдсны улмаас байхгүй болсон байгаа. B2 бөмбөгдөгч онгоц нь болохоор 10,010 км/цагийн хятадтай бөгөөд 18-аас 60 м газрын гүнийг GBU-57 гэдэг бөмбөгөөр бөмбөгдөх чадвартай байгаа. За ямар материалаар энэ онгоцыг хийсэн бэ гэвэл carbon fiber буюу нүүрс төрөгчийн шилэн утсаар хийсэн байгаа. Энэ материал нь болохоор радарын долгионыг өөртөө шингээж авдаг ийм чадвартай материал байгаа. Бөмбөгдөгч онгоцыг хийх явцад болохоор Америкийн зэвсэг төчин Америкийн засгийн газраас бүх үйл явцыг нуусан ба ямар асуудал дараа нь гаргаж ирсэн бэ гэхээр Northrop Grumman компани нь болохоор мөнгө идсэн асуудал гарч ирсэн. Америкийн үндсэн хуулинд болохоор бүх ард түмнээс авсан татварыг олон нийтэд гаргаж ирэх хуультай байгаа. Тэгээд ер нь энэ онгоцыг хийх явцад хууль зөрчсөн бас асуудал гарч ирсэн байгаа.